Есүс Галил нуурын дэргэд ирж сургаалаан заахад маш олон хүн сонсохоор өмнө нь цугласан учраас өөрөө завинд орж суух хэрэгтэй боллоо. Завин дотор сууж нуурын эрэгт байгаа олон түмэнд Есүс сургаалаан заахдаа нэгэн сургаалт үлгэр ярьсан. Сонсогт тариачин улаан буудаын үр газар цацгад зам дээр унсан зарим үрийг шувуу түүж иддэг. Бусад үр хөрс багтай чулуурхаг газар унаж гүйхэн шороонд түргэн соёолдог. Гэвч тэр тариа үндэс багтай болдог учраас нар ихэд хатаж ургахаан болно. Зарим үр хогийн ургамлын дунд унахад хогийн ургамал түргэн өсөж улаан буудай үхнэ. Сайн шороотой газар унсан үр ургаж зарим нь 30, зарим нь 60, зарим нь 100 дахин илүү өсдөг. Та нар сонссон бол энэ сургаалыг ойлгож авах тун хэмээн өгүүлжээ. Цугласан олныг гэр гертэ тарсны дараа дагалдагчид нь болон Есүсийн хамт үлдсэн бусад хүн сургаалт үлгэрийн утгыг асуухад ертөнцийн эзэн өөрийнхөө мөнхийн улсын тухай олон нууцыг та нарт ойлгуулж тийш орох ёсгүй хүмүүс энэ тухай ойлгохгүй учраас ойшоож үзэхгүй. Тийм хүмүүсийн гмийг уучлах шаардлага ертөнцийн эзэнд үнэндээ байхгүй. Ийм учраас би тэдэнд сургаалт үлгэрээр ярьдаг. Тэд цаг ямагт гайхамшигыг үзээд ч тусгаж чадахгүй. Хүний яриаг сонсоод ч ухаарч чадахгүй болно. Та нар одоо энэ сургаалт үлгэрийг ойлгохгүй бол өөр сургаалт үлгэрийг хэрхэн ойлгох вүлээ? ертөнцийн эзний сургаалыг хүний санаанд оруулах нь үр тарихын адил. Зам дээр унсан үрийг шувуу идэхийн адил. Зарим хүн сургаалыг сонссны дараа адгийн муурын сүнс санаанаас нь шууд зайлуулдаг. Бусад үр чулуурхаг, үржил шим муутай газар унахын адил олон хүн сургаалыг сонсоод хүлээн авч баярлах боловч тэсвэр төвчээргүй учраас үүнээс болж хэцүү байдал, хавчлага зовлонд орвол шууд ухардаг. Хогийн ургамлын дунд унаж ургаж чадаагүй үр тариа мэт зарим хүн сургаалыг сонссныхоо дараа хувийн бодолд автагдан, эд баялагын хуурамчид татагдан, элдвийн өөр хүсэлд эзэмдүүлэн хүлээн авсан сургаалыг хэрэгжүүлж эс чадна. Харин сайн шороотой газарт унсан үр тариа өсөх мэт зарим хүн сургаалыг хүлээн авч 30, 60, 100 дахин илүү үр дүнтэй болгодог. Та нар дэнлүү асаагаад савн дотор орон доор хийдгүй. Харин ширээн дээр ил тавьдаг. Хүнд хожим үзүүлэх ёстой юмыг эхлээд нуух хэрэгтэй адил ертөнцийн эзэн Яровсын олон юмыг хүн төрлөختнөөс нуудаг. Гэвч үүнийг хожим тэдэнд харуулна. Та нар сонссон бол энэ сургаалыг хүлээн авах тун. Сургаал сонсох үедээ бүх анхаарлаа хандуул. Тэгсэн цагт илүү сайн ойлгож чадна. Сургаалыг хүлээн зөвшөөрсөн хүн илүү ашигтай сургамж авна. Харин эсэргүүцсэн хүний урд сонссон сургаал нь ч бас алга болно. Тариачин хүн улаан буудаын үрийг газарт цацаад хоног тутам үр нь ургаж өсхийг үзвч чухам юуны учир хэрхэн өсөж байгааг нь мэдэхгүй. Газар өөрөө үр тариаг ургуулan тэтгэж байдаг. Үр нь хяалж төрөө гарч тэр төрөөний доторх үр гүйцэд боловсроход тариаг хадна. Энэ байдал үлгэрлвээс ертөнцийн эзний мөнхийн улстай адил. Гичийн үр хамгийн өчүүхэн үр боловч тарсны дараа бусдаас илүү өсөж саглагар мөчрийн сүудэрт олон шувуу үүрэн засдаг. Энэ бол ертөнцийн эзний мөнхийн улсын дүрслэл мөн хэмээн Есүс сургалаа. Хүний ухаарч авах чадлынхын хэрээр Есүс юм заахтаа зөвхөн сургаалт үлгэр ярьдаг байжээ. Тэгээд дараа нь дагалдагчдаа наривчлан тайлбарлаж өгдөг байлаа. Үдэш болоход бүгдээрээ энэ нуурыг гатлая хэмээн Есүс дагалдагчдаа хэллээ. Тэгээд тэдний хамт нэг завинд орж суухад бусад хүмүүс өөр завиар Галил нуурыг гатлаж эхэллээ. Хүчт салхи үүсэж давлгаанд зав живх шахаж байлаа. Есүс завны ард талд толгой дороо дэр тавиад унтаж байлаа. Дагалдагчид нь түүнийг сэрээж "Багшаа, манай зав живхэн. Та нэг арга бодооч" гэж хэллээ. Есүс босож салхийг зэмлэн буруушааж "Айдаг тун" гэж нуурын усанд хэлмэгц. Салхи тогтон нуур нам тайван боллоо. Та нар юунаас ч айх хэрэггүй.
Надад хэр зэрэг бага итгэдэг чинь илэрхий вэ гэж тэр дагалдагчид дан хэллээ. Тэд ихэд гайхан багтаж яасан ач хүн бэ? Салхи нуур хүртэл үгийг нь дагдаг байх шүү хэмээн өөр хоорондоо ярилцлаа. Тэд нуурыг гатлаж зүүн талд нь оршдог Герасин гэдэг газар ирэхэд Иесус завнаасаа буулаа. Тэнд муу ерийн сүнстэй нэгэн хүн байлаа. Олон удаа хүмүүс түүнийг гинжлэвч тэр гинжээн тастан хайдаг байж. Хамгийн хүчтэй хүмүүс ч түүнийг барьж дийлдэггүй байжээ. Муу ерийн сүнстэй хүн уул хад булшны газраар орогнож, чанга орилж, хурц чулуугаар бие сийлэн огтж. Тэр Иесусыг холоос хараад гүйн ирж өмнө нь мөргөлөө. Бузар сүнсээ энэ хүнийг орхи гэж Иесус хэлэхэд Иесусээ ертөнцийн агуу их эзний хүү минь ээ, танд юу хэрэгтэй юм бэ? ертөнцийн эзний нэрийг бодож намайг бүү тарчлаа гэж тэр муу ерийн сүнстэй хүн чангаар орилонгуйлаа. Чиний нэр хэн бэ гэж Иесус асуулаа. Би маш олон муу ерийн сүнстэй болохоор Түмэн гэдэг нэртэй. Миний олон муу ерийн сүнсийг энэ хавьяас бүү зайлуул гэж муу ерийн сүнстэй хүн хэллээ. Уулан дээр 2000 орчим гахай бэлчиж байлаа. Та биднийг гахайнд очуул гэж муу ерийн сүнснүүд гуйсан учраас гахайнд оч гэж Иесус тушаалаа. Муу ерийн сүнснүүд нь хүнийг орхин гахайнд шүглэж. Гахайнууд бүгдээрээ нуурын өндөр эргээр гүйн усанд живж үхлээ. Гахайчид гүйн одож энэ явдлыг Герасин хот хөдөөгүй ярихад олон хүн ирж муу ерийн сүнсгүй зүгээр болцоход ховц өмсөж номхон томоотой сууж байгаа хүнийг хараад айн сүрдэж байлаа. Болсон явдлыг үзсэн хүмүүс ирсэн хүмүүст эдгэрсэн хүн ба гахайн тухай тайлбарлаад та эндээс явж үз хэмээн Иесусээс гуйжээ. Иесус завиндаа суухад би таны хамт явж болох уу гэж өнөөхөн гуйлаа. Хэрэггүй. Чи нутагтаа буцаж очоод ертөнцийн эзэн чин сайхан сэтгэлээр чамд хэрхэн тусалсныг хүмүүст яар гэж Иесус хариуллаа. Өнөөх хүн 10 хот гэдэг газраар явж Иесус өөрт нь юу хийж өгснийг олон хүнд ярихад бүгд гайхан биширч байлаа. Иесус нуурын баруун талд буцаж ирээд завнаасаа буухад олон хүн тойрон цуглалаа. Тэнд байхад нь нутгийн хурлын танхимын яар гэдэг эрхлэгч уулзаж өмнө нь сүгдэн. Баг балчир охин минь бараг үхэж байна. Та манайд очиж охинд минь гараа хүргэн сойрхож амийн аварч хайрлах хэмээн гуйжээ. Иесус олон хүний хамт яаринд очихоор явлаа. Олны дунд байсан нэгэн авгай 12 жил цус алддаг өвчнөөр өвчлсөн байжээ. Тэр авгай олон эмч домчид үзүүлж бүх хөрөнгөө барсан боловч эдгэрсэнгүй бие нь улам мууджээ. Тэрээр Иесусийн тухай сонссон учраас би ядахнаа түүний хувцсанд гар хүрвэл эдгэрнэ гэж бодож байлаа. Тийм учраас олны дунд тэр авгай Иесусийн хойно зогсоод гадуур хувцсанд нь хүрчээ. Даруй цус гардаг өвчин нь илааршлаа. Тэр авгай өөрийнхөө эдгэрснийг мэдлээ. Иесус гэнэт өөрөөс нь хүч чадал гарахыг мэдээд эргэн харж хэн миний хувцсанд хүрсэн бэ гэж асуулаа. Таны дэрэгдэх олон хүн бүгд л хүрч шүргэж байсан гэж дагалдагчид нь хариуллаа. Нөгөө авгай үүнийг мэдээд айн сандарч Иесусийн өмнө ирж сүгдэн болсон явдлын тухай хэллээ. Эгчээ, надад итгэсэн учраас та идэглээ. Одоо амар тайван байж болно гэж Иесус өгүүллээ. Тэгтэл тэр үед нэг хүн яартай уулзаж охин чинь нас орчихлаа. Одоо багшид бүү төвгүүд гэсэн мэдээ гэрээсний ирүүлснийг Иесус сонсоод бүү ээ, зөвхөн итгэлтэй бай гэж яарт хэллээ. Петр, Яхбын дүү Йогнараас бусдыг Иесус дагуулж явсангүй. Тэд яарийн дээрж үе гашуу болсон олон хүнийг харлаа. Хашгирч уйлах хэрэггүй. Энэ охин миний хувьд унтаж байгаа болохоос биш, бүр мөсөн үхээгүй гэж Иесусыг хэлэхэд гашуудан байгаа хүмүүс шоолон инээлдэжээ. Тэднийг гэрээс гаргаад
Есүс охины аав ээж Петр, Яаков, Яаковын дүү Йогны хамт охины өрөөнд орж гараас нь барин Талита кум буюу охин минь бос гэж хэлэнгүүт тэр 12 настай охин босож явхад бүгд гайхшаа барлаа. Одоо охинд хоол хийж өг. Энэ тухай өөр хүмүүст хэлж болохгүй гэж Есүс тушаалаа.